дахь тоглолтын уур амьсгал тий яг л бүх тоглогчид л нэг тийм тоглолтоос нэг арай өөр ч юм уу тий нэг ач холбогдол бүр илүүтэйгэр өгсөн харагдсан бөмбөгийн төлөө үсрээд эхний тоглолтоо Келли Чон урагшаа бөмбөгийг өгсөн. За хариу цэцэг шахаад явсан тоглолтоо ч өөрөө аваад 2 дахь боломжоор 2 хоног авсан. Келли Чон хариу цэцэг 3 хоногийн шийдэлт нь оноочтой болсон. Нийтдээ 5 хоног хариу цэцэг ганцаараа 3 удаа тунгалаг шийдээд алдчихлаа шүү. Болор Эрдэнэ ямар гой ялгарт вэ? Үнэхээр найдвартай байлаа. Баг шүү дээ. Келли Чон тэндүү амархан байна. Amazons Юстик одоо энэ хардынхан яаж тоглох нь вэ? 10-ийнхэн хэрхэн довтлох нь вэ? Хинээр явах нь вэ тий? За тоглолт эхлэнээс хойш ингээд 5 дахь довтлож байгаа дээ. За ариун цэцэг дээр бөмбөг ирсэн довтлогоо оноочтой боллоо. Багийн 12 дахь хоноо. 10 онооны зүрх. Келли Чон гар өргөд өндөр хамгаалаад ийсэн. Bright Kennedy. Албадэр гарч ирэнгүүтээ дөрмөлөг өгдөө байлууштай баяр эцэг 4-3 харьцаа тавьчихсан. За одоо энэ нь бол гоё. Зарлаа явцсан шүү. Довтлогоо оноочтой болсон. Маш гоё довтлогооныг Bright Kennedy. Одоо тэрний дараагийн довтлогоо Bright дахиад яадаг бол та 3 онооны шийдэлтэн оноочтой болсон. Хулан 3 оног авлаа. Тунгалаг мөнгөтэй. Маш олоос 3 онооны шийдэлтэн энэ удаад оноочтой болсон. За Келли Чоноос ер нь бас довтлооны за гоё дамжуултууд үргэлжлэсээр байна. Модтал тэрч утгаараа алтхаас имэхгүй аваад талтай. Bright ив хүчний тоглолт гоё, шилэлтэн гоё. Зүйлээс оноож буцаагаад бас хамгаалтанд эвгүй байгаа. Хөөргсөн довтлогоо оноочтой болсон. Өнөр заяагаас иймэрхүү хамгийн өндөр ажиллагаатай л байгаа. 8 өнөр зээгийн дамжуултыг Bright доор бөмбөг дуудсан атгуулж чадсан да. Довтлогоо 4 секунд байгаа. Довтлогоо оновчтой болсон дээрээс нь ариун цэцгээс алдаас олглаа. Bright гэх тоглогчийг найдвартайгаар л ашиглахыг зорино гэдэг нь бол гарцааг үлдээд. Ариун цэцэг Робинсон зөрөөд орсон довтлогоо оновчтой болсон. Амар Робинсон зай ер нь голохгүй холоосчлаа. Ашиг мэдэрч байна. Өнөр заяа довтлогоо оновчтой дээрээс нь алдаа үлээлээ. Хулан Солонгын эсрэг баруун дайраад явсан довтлогоо оноочтой болсон. Ийм хүч хурдаар илүүхээр заслан авсан хамгаалагчийг сольж чадсан шүү. Өнөр заяа зай гарсан 3 онооны шийдэлт. Өнөр заяа 3 оноо авсан. Өнөр заяа ингэж болон тойрог гүйсэн Онлбаатарын хулан 3 онооны шийдэлт нь хариуг нь барьсан. Яа. Маш гоё шийдэлт түүнийг сайн мэдж байгаа. Эдийн туршлагатай тоглогчдын тоонд л одоо багтахаар боллоо шүү дээ. Өнөр заяа ахаад хулангийн хариуг барьсан. Баруун руугаа дайрж байгаа л довтлдог гэдгийг мэдж байгаа учраас хамгаалахад хэлбэр байх шиг байлаа. Болор цэцэг 2 дахь боломж 2 оноо. Холбон тоглогч нь л ингээд одоо нуруулаг довтлох шаардлага үүссэн. Дундаас хамгаалагчаа дахиад өнгөрөөдсөн Bright Kennedy. Өнөр заяагийн бөмбөгийг ингэж амархан таслах гэж өөрөө довтлоод алдсан 2 дахь боломжоор араас нь орж ирээд. Болор эдэн 2 оноо шүү дээ. Болор цэцгийн гоё довтлогоо байна. Хууралтан ч гэсэн оновчтой. Давлаад өгсөн Bright Дууны шийдэл нь оноочтой болсон. Bright Kennedy өөр тоглогчийг бол нэр эмэгтэй лиг дээр хулан шийдэлт нь оновчтой алдаатай байхад ойрхон байлаа да. Тийшээ өгч жагаад Bright алдчихлаа. Яг ингэж яарсан зүйл хэрэггүй л байлаа да. Хулан хариуг нь 3 оноогоор шийдэж байна. Урд нь ийм том орон зай байхад шийдэхээс огтхон чирнэ. Амазонс шилжсэн Онлбаатарын хулан алхамт ийсэн хулангийн довтлогоо оноочтой болсон. Ээлжид 2 оноо. Эхнээс бүр хариуч дамжуултан дээр л таслуулчаад байгаа. Өөрөө довтлох юм болов. Хөөргсөн довтлогоо оновчтой. 6 оноо аваад хөсөлдөгч баг нь бол зяа хулан ахаад оноогоо авчлаа. Энэ довтлох юм байвал чухал. Зай гарсан гой мэдрээд явсан 2 оноо авлаа. Яалч үн зай хаана. Хулан за нурууны даваатай байсан учраас дайраад явах асуудал байсангүй 2 оноо. 23 дахь оноо нь боллоо. Bright довтлогоо оноочтой болсон. Ээлжид 2 оноо. Хамаатар Amazons-ийн доор байрлалын давуугаа авчлаа. Хулан 2 оноо. Өнөр заяатай л хулан зүрх. За баруун гой уураад явсан да задлаад өгсөн. 3 онооны шийдэлтэн амжилттай болсон. Ээлжид нэгэн сайн хамгаалалт. Статистик дээр төдийлөн бичигдсэн зүйлсийг дэндүү сайн хийдэг л дээ.
оноо өнөр заяа хөнгө алдахад ойрхон байлаа. Унцаа дамжуултаа хуландаа гаргаад өгсөн шүү. 3-аа шийдсэн. Ариун цэцэг хулан 2-ын онцлол ахин 1 удаа. Давхар хамгаалт ойрхон ирж байна. Хулан 3-аас хамгийн аюултай шидэгчийг нь сул орхиж байх юм аа. За сараад ирсэн дээ. Хулан доошоо өгсөн ямар Робинсон довтлоо амжтай болсон. За болтгүй. Bright Kennedy одоо амжилт болор цэцэг дээр. За дамжуултууд оёо явж байна. Довтлоо амжтай болсон. Амархан байна. Цэцэг Камн гээл ер нь 7 тоглогчоор тоглож байгаа маань. 3 минут 48-аас хойш үзүүлэлтийг бид хүнд харуулад байна. Эзэн дээр яг нь яг л ирлээ те. Гэхдээ шиддэг тоглогч биш байлаа. Тонглог 2 оноо. Явгүй санааг ахилсан. Үнэзээ татаад шийдсэн. Хай шийдэлтэй оногтой болоо. Хувийн 25 дахь оноо. Үнэзээ Амари Робинсон 3-аас 1 чигээг өнөөдөр маш их зэгтэй мөчид шийдэлтэй орууллаа. Хөлдөрийн тоглолт гэж үзсэн. Солон 3-аас шийдэлт нь оновчтой. Хариуг нь барьлаа. Ариун цэцэг. Амаашуу шийдсэн шийдэлт нь оновчтой болсон. Батэрдний ариун цэцэг ер нь шидэж одоо дараагийн довтлогон дээр бол илүү давуу талыг үүсгэж байгаа. Тиймэрхүү довтлыг үзээд байх шиг байна. Довтлогон оновчтой болсон. Болор цэцэг за тойрж гарч ирэх хүнийг авсан. Шууд эргээд довтлогон оновч өөр хоёр тоглолтыг үүсгэсэн. Довтлогон муу оновчгүй болсон. Нэмээд 2 авлаа. Болор эрдэнэ. Өвгөн чаалт сэргэлэн талбай дээр гаргаж ирсэн байна. Шийдэлт нь оновчгүй болсон. Хоёр тоглолчинд голоос өндөрлөөл авсан да 2 ног. Батэрдний ариун цэцэг авсан. Нүрэн шуунаас өнөр заяа 3 онооны шийдэлт нь оновчтой болсон. Энэ үйлрлийн дээр Scrap 2-ын тулаан өөрөө болох юм байна. 3 онооны шийдэлт нь оновчтой болсон. Самбардаад орж шүү. За хулангийн дараалал толнор өгч байгаа дүнгээ алдчихлаа. За тэнд логон дээр халтраад унтсан шүү болор эдэн хүлээвгүй болчихвол тэ. Явж ил чадсангүй тэ. Ариун цэцэг доороос 2 оноо авсан. Ариун цэцэг одоогоор 27 оноо. 3 оны шийдэлтийг оруулж чадсан 94. За олноо ингээд өнөөдрийн тоглолт харин энэ хүрээд өндөрлж байна. Эхний тоглолт ард Amazons хожиж дуслаа.